Сайн байцгаана уу үзэгчдээ, Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөрийг та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургалж үзлийн энэ дэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэх болно. Өнөөдөр буюу 5 дугаар сарын 22-ны улсын хэмжээнд замын хөдөлгөөний дүрэм батлагдсан өдөр болгон тэмдэглэдэг байна. Манай аймгийн хувьд болохоор цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг тэрлэг захад олон жолоочдыг хамруулсан нээлттэй хаалганы удирдлагыг зохион байгууллаа. Нээлттэй хаалганы удирдлагт нийтдээ 50 жолооч идэвхтэй хамрагдлаа. Замын хөдөлгөөний дүрэм батлагдсанаар 5 удаа өөрчлөлт орж 12 удаа шинжлэгдэн батлагдсан байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд хөдөө орон нутаг мөн хот хооронд зорчдог жолооч, мотоциклийн жолоочдын дунд замын хөдөлгөөний талаарх хаахаа тэмцээн мөн зохион байгуулж шалгарсан жолоочдыг хамгаалалтын малгай болон хүүхдийн зориултын суудлаар шагнан урамшууллаа. Мөн энэ ёр жолоочдод замын хөдөлгөөнд хэрхэн соёлдоо оролцох, зуршил гаргасан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөө хүргэж ажиллалаа. Хүссэн хүн жолооны үлк авах хэрэгтэй байна. 18 нас. За зөвхөн. Бид нас гинэ. 18 нас. Инглисээр ямар төрлийн тээврээс жолоодох вэ? Мотоцикл. За Монгол улсын жолоод хэд жил хугацаагаар болох вэ? 10 жил. Зөвхөн. За ингэ бас дүрэм байгаа, зөрчлийн хууль байгаа. Тэр дунд бас тань мэдгүй асуудал босоогоос өөр асуудал тий. За нар сар од гурийн дунд юу байдаг вэ? Нар сар од гурийн дунд юу байдаг вэ? Тань мэдгүй асуудал чинь тий. Нар сар од гурийн дунд юу байдаг вэ? Нар сар од гурийн дунд юу байдаг вэ? Нар сар од. За замын хөдөлгөөний дүрэнд одоо хэд хүртэх насны хүүхдийг харгалж хөнгөөр хөдөлгөөнд оролцохыг хөрвүүлэх вэ? Нэг таан. Аврын. За замын хөдөлгөөнд одоо хэд хүртэх насны хүүхдийг харгалж хөнгөөр хөдөлгөөнд оролцох вэ? 18. Аруу насны хүүхдийг харгалж хөнгөөлгөөнд оролцохгүй байна шүү. За өнөөдөр улс орондоо яар ингээд замын хөдөлгөөний дүрэм анх батлагдсан өдрийг тэмдэглэн нийлэлтэй хаалганы өдөр явагдаж байгаа. Мөн улсын хэмжээнд Улаанбаатар хотод бол зөвхөн талбай дээр хийж байгаа. За манай аймгийн хувьд энэ хүн олноор сонгоодын тэрлэг захыг сонгож нийлэлтэй хаалгыг ингээд өдөр зохион байгуулж байгаамаа. За замын хөдөлгөөний дүрэм 1925 онд анх 25 оны 5 дугаар сарын 22-ны өдөр анх батлагдсан байлээ. Тэрнээс хойш 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон. 12 удаа шинжлэгдэн батлагдсан. Одоо хэрэгжиж явж байгаа хамгийн сүүлийн замын хөдөлгөөний дүрэм манай 2018 оны 11-р сарын 11-ээс эхлээд ингээ хэрэгжиж байна. Энэ дүрмийг одоо үрдэж ажиллаж байгаа. За мөн энэ арга хэмжээний өрөөнд бид нар бясалган зуршигч айны арга хэмжээ бас явуулж байгаа. Одоо энэ арга хэмжээний өрөөнд нэр байгаа орон нутг руу явдаг таксины жолооч, мөн хотод явдаг такси, мотоциклийн жолооч одоо ахаа тэмцээн явуулсан замын хөдөлгөөний дүрмээр. За энэ дээр шалгарсан жолооч нарыг хамгаалах малгай, мөн энэ бясалган зуршигчийн гэдэг одоо хүүхдийн суудлаар ингэ шагнаж урамжлах байгаамаа. За өнөөдрийн нийлэлтэй арга хэмжээний өрөөнд жолооч нарын оноог шалгаж өгч байгаа. Жолооч нар нийтдээ 10 одоо байдаг. За зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн шин чанараас хамаарч ингээд 1-2 оноо ингээд хасагдаад явдаг гэдэг тохиолдолд нэр хэдэн оноо үлдсэн тэрийг яаж сэргээх хий. За мөн согтгоор твэнгэрш жолоодч эрхийг асуулсан тохиолдолд яаж эрхийг сэргээлдэг, хаана бичих баримт бүрдүүлдэг. Одоо жишээ нь өчнгийн болсон бас шар өнөхөн дээр ямар бичих баримт бүрдүүлж соёлуулахыг, дээрээс нь автоврын төвтэй мөн хамтарч байгаа.
Аптиврын төв дээр давхцсан машинууд дугаар байх юм бол тэрийг нь яаж солих, үзлэг онцлогоонд яаж ордгоо гих жишээний одоо үйлчлэгээний Аптивртэй холбоотой, тээврийн эрсдэлтэй холбоотой бүхэл үйлчлэгээ үзүүлж байгаа иргэд. 2018 оны байдлаар аймгийн хэмжээнд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу баримт гаргаж байгаа 217 аж ахуйн нэгж байгаа бөгөөд POS машинаар гаргаж байгаа 76 бол 17 иргэн баримт гаргаж өгдөг байна. Түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байгууллага иргэн биш гэсэн баримт хэвлэж өгөх шаардлагатай байдаг. Учир 630 аж ахуйн нэгж баримтаа хэвлэж өгснөөр иргэдийн суглааны тохиролд оролцох эрх нь идэвхждэг байна. Зөвхөн баримт хэвлэж өгснөөр суглаанд оролцож болох ч буцаан уулгалт авч чадахгүй болохыг татварын мэргэжилтэн тайлбарллаа. Харин энэ оны эхний 1-р улирлын байдлаар 1606 аж ахуйн нэгж иргэд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн байна. Хэрвээ төлбөрийн баримт хэвлэж эсвэл онлайнаар өгөөгүй тохиолдолд иргэн гомдол гаргах шаардлага тавих эрхтэй байдаг байна. Та бүхэн баримтын аппликейшнд нэг татаж авч бүртгүүлснээр таны нэр дээрх дансанд буцаан олголт болон хонжуур суглааны тохирлын мөнгөн төлбөр орж ирэх боломжтой юм байна. Энэ талаар дэлгэрэнгүй лавлахыг хүсвэл аймгийн татварын хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татвар хариуцсан мэргэжилтэнд хандаж зөвлөгөө авах бүрэн боломжтой. Ингээд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг мэргэжилтний ярианаас хүлээн авна. За 1-р Нөөцийн хуулийн тухай 2 дахь цахим төлбөрийн баримт, баримтын тухай өнөөдөр мэдээлэл хүргэе. За үндэсний өртгийн албан татварын хууль шинээр 2018 он 16 он 1 сарын 1-ээс шинээр хэрэгжиж байгаа. Энд нөөцийн хуулийн шинэ хуулиар нөөцөлж бол цахим төлбөрийн баримт гаргах энэ хуулийн залтаа энэ шинэ хуулиар. За нөөцөлжид одоо Монгол Улсын нутагт дэвсгэрд барааж үйлчлэгээ борлуулалт хийсэн, импортлсон их хурд экспортлсон хүн бүхэн бол суудхан нөөцөлж байх ёстой. Одоогийн байдлаар манай аймагт 2018 оны байдлаар нөөцөлж аж ахуйн нэгж баримт гаргаж байгаа 217. POS машинаар гаргаж байгаа 76. Иргэн баримт гаргаж байгаа 17, POS машинаар 10, нийтдээ 320 хүн нөөтийн цахим төлбөрийн баримт гаргаж өгч байгаа. За 2-р одоо цахим төлбөрийн баримтыг нөөцөлж биш иргэд бас гаргаж өгдөг энэ цуглаа зүгээр цуглааны дугаартаа. Энэ дэр одоогийн байдлаар манай аймагт бол 630 нөөцөлж биш аж ахуйн нэгж байгаа. Нөөцөлж биш борлуулалтын юм хүрэхгүй. Энэ дээр 630 баримтаараа 100 POS машинаар төлбөрийн баримт гаргаж өгч байгаа. Энэ дээр зөвхөн цуглаанд оролцохгүй. Цуглаанд оролцсон зөвхөн нөөтийн бусан уулгалт авахгүй. Иргэдээс 432 байгаа. Баримт энэ цахим тайлангаар өгч байгаа. POS машинаар өгч байгаа 101, нийт 1263 байгаа. 2018 оны байдлаар аж ахуйн нэгж иргэн нийт манай аймагт 1583 аж ахуйн нэгж иргэн баримт олгож байгаа төлбөрийн баримт. Одоогийн 2019 оны 1-р сарын 1-р улирын байдлаар 1606 болж нэмэгдсэн байгаа. Баримт. Одоо цар болон одоо манайд нөөцөлж энэ төлбөрийн сахийн баримт олгож байгаа. Нөөцийн цех борлуулалт хийж аж ахуйн нэгж иргэн одоо нэмэгдэж одоо манай нөөцийн хуулийн хэрэгжилт бол идэвхтэй явж байгаа. За баримтын одоо чин тунсын системээр манай төлбөрийн баримтыг одоо энэ бүрхэг системээр шинжилт хийгдсэн. Сая 1-р улирлаар. Энэ дэр бол танаа юугаа бол шууд
шууд өөрөө бүртгэгдэлтэй шууд харагдаж байгаа энэ юм шийдвэр. Энэ төлбөрийн баримтыг та бол буруу бүртгэсэн нөхцөлд энэ QR кодыг эсвэл энд дахин давтарч дугаар байгаа энэ 32 оронтой. Энийг оруулахаар өөрөө автомат засагдана. Энэ юм дэр. Зарим тохиолдолд энэ төлбөрийн баримтыг бүртгүүлэхэд аж ахуйн нэгж иглгээгээгүй гэсэн юу гарчдээ штэ. Бас зарим юг энэ цуглааны дугаараар бүртгэхэд дүн буруу байна гэл. Дүн буруу байна гэхэд зөрүүтэй гэхэр чинь одоо энэ цайны энэ баркодыг унчуул эсвэл энэ дээр юу байгаа дахин давтчих 32 оронтой байгаа. Энийг хороо автоматар засагдана. Тэр автоматар засагдана. Цайны аж ахуй илгээгүй гэхэр чинь юугаа дахиад одоо саяны юугаар гарчиж байгаа шүү дээ. Баримтын танай постэр юун дээр дэлгэцээр тэрүүгээр дахиад юугаа оруулаад манай юунаас дахиад засуулна тэрийг. Аль аж ахуй нэгж илгээгдэгөө тэрийг яагаад. Одоо тэд нар чинь тухайн тавд шууд хулган авах гэхээр чинь энэ 24 саяын дараа татагтаа орж ирдэг байхгүй юу? Борлуулалт таасны дараа. Зарим яг үнийн дүн зорилттой байвал тэрийг засч цуглаан дугаар дахин бүртгүүлэх одоо та өөрийн юугаар засвал боломжтой болсон. Энэ өндөр. Бас жишээ нь ерөнхийд ямар хүн цуглаа хоождсон бол ямар хүн хоождсон бэ? Хоожиж үзчих юмсан гэсэн яриа ихээр яваад идэг. Энэ цуглаа нь яаж явагддгийг энэ цуглааны талаар нэг товчхон юм яриа. Цуглааны талаар бол бид нар яахгүй да энэ автомат програмаар бүртгэж байгаа юм чинь дээр юунаас явж байгаа. Таны одоо саяны бүртгэсэн 7 хоног бүр одоо цуглааны дугаар юугаараа явж байгаа шүү дээ. Цуглааны дугаарыг бол бид нар яахгүй. Тэр ерөнхий газрын нөгөө тохироо гэдэг тэр тусгай юу та. Тэрийг бол бид нар яахгүй тэр тохироо мохор бид нар хийх тийм одоо юунд дэр орц ярих байхгүй тэр тустай хамгаалтын цуглаанаас хоочлоо мөнгө хоочлоо гэхэд тэр мөнгө нь хэдийн хугацаанд дотор тэр хүний дансан дээр шилжиж орд юм бол. Тэр хүний дансан дотор бол 20 хоногийн дотор шилжиж орж ирэх ёстой. Одоо чууд таавал тэр баримтын юун дээр өөрөө баталгаажуулт хийн. Эндээс баталгаажуулт хийсний дараа 20 хоногийн дотор орж ирнэ. 500-аас дээш 1000 төгрөгийн хожуур хожсон хүн манай хилцтэй ирээд тэгээд бич баримт бүрдүүлээд дэшээ юм явуулчихна. За энэ дэр өнгөрсөн 2018 онд манай нийт 233 хонжуур хожсон байгаа. Хүн үү? Тий, хүн. Зөвхөн манай аймагт. Энэ дэр 17 сая 750 мянган төгрөгийн хонжуур авсан. Энэ дэр сая төгрөгөөр 15 хүн авсан баха. Авсан тэгээд хор 50 мянгатай 500 та тэгээд. За улсын хэмжээнд одоо 46731 хүн 3 тэрбум 670 мянга 50 сая төгрөгийн хонжуурыг бол өнгөрсөн 18 он тараас. Одоо манай аймагт бол хонжоо хож олзууд байгаа. Одоо тэд нарыг бол шууд өөрийн өндөр автомат орчиж байгаа мессежээр. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импорт, хил, хорой сэрийн хяналтын хилтээс цомын болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас иргэн таны төлөө мэргэжлийн хяналт 5 сарын 1-ээс 5 сарын 30 хүртэл сарын аяныг зарласан байна. Аяны хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд аяны талаар болон хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хугацаа зэргийг хэрхэн анхаарч авах талаар мэргэжлийн зөвлөгөө хүлээн авна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр би та бүхэнтэй импортын хүнсний бүтээгдэхүүний хаяг шошголтын талаар мэдээлэл хүргэх гэж байна. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд хүнсний бүтээгдэхүүний хаяг шошголтод тавигдах шаардлагуудыг тусгасан байгаа. Мөн заавал мөрдөх МНС 6648 2016 онд батлагдсан стандартаар бол зохицуулж өгсөн байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлд бол хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй
материалаар хийсэн хүнсний зориултын цав баглаа боодолд бол савлсан байна гэж тусгасан байгаа. Тэгвэл энэхүү хуулийн 12-ын 4-т хүнсний бүтээгдэхүүний хаяг шошгалтанд бол дараах мэдээллийг агуулсан байна гэж тусгасан. Үүнд нэгдүгээрт нь болохоор хүнсний бүтээгдэхүүний нэрд бол оноос нь нэрийг тусгана. Жишээлбэл одоо жигмэг гэхэд одоо нэр нь сансар, артик гэдэг ч юм уу те. Хоёрдугаарт нь болохоор бүтээгдэхүүний найрлага гэх орц найрлага. Тухайн одоо бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхэд одоо орц найрлаганд нь орсон бүтээгдэхүүнүүдийг дурдна. Жишээ нь талханд гэхэд одоо гурил, өндөг, одоо маасл, давс гэх мэт. За орц бүрдүүлэгчийн загсаалтан дээр бол харшил үүсгэдэг хүнс орцыг бол заавал тусгасан байх хэрэгтэй. Жишээ нь бол зарим улсууд бол самар, одоо савлаг, үртарай, сүү бүтээгдэхүүн, өндөг гэх мэт одоо зарим бүтээгдэхүүнээс харшил авдаг иргэд байдаг. Иймд бол хаяг шошгон дээрээ бол жишээ нь энэ бүтээгдэхүүнд өндөг агуулсан, эсвэл одоо самар агуулсан мөн одоо шинжүүгээс харшилтай улсууд байдаг те. Энэ бүтээгдэхүүнд бол шинжүүний олцтой гэх мэт бол мэдээллийг заавал тусгасан байна. За хэрэглэх заавар дээрээ бас нэг хэлэхэд бол хэрэглэх заавар дээрээ юг тусгасан байх хэрэгтэй гэхэд бол хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бол гүйцэд боловсруулах зааварыг тусгасан байх ёстой. Жишээлбэл одоо бэлэн гойм гэхэд одоо буслагдсан одоо тэдэн грамм үсийг хийгээл одоо таглаад тэдэн минутын дараа хэрэглэнэ гэдэг заалт гэх мэт эднэрийг бол хаяг шошгондоо бас хаяг шошгоны мэдээлэлд агуулсан байх ёстой. За гуравт нь болохоор цэвэр ба хуурай жин. За цэвэр ба хуурай жинт болохоор хуурай бодисонд бол килограмм граммаар шингэн бодисд бол эзлэгүүнээр миллилитр литрээр тусгана. Үйлдвэрлэгчийн нэр дээр жишээлбэл одоо рахат үйлдвэрийг гэхэд тухайн үйлдвэр нь бол хаана байрлагдсан хаягийн нэг чинь дараач нь болохоор үйлдвэрлэсэн орн одоо Казахстан, Орос, Хятад гэх мэт. Сурлын дугаар дээр болохоор тухайн өдөр одоо 1000 ширхэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ирэхэд одоо 1-с 1000 хүртэлх одоо дугаарлсан сурлын дугаарыг тэмдэглэсэн байх ёстой. Мөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо болон хадгалах хугацааг бичих ёстой. За энэ дээр бол хадгалах хугацааг болохоор англиар best before Оросоос орж ирсэн импортын бүтээгдэхүүн дээр срок годнс гэж бичээстэй байдаг. Ер нь хадгалах хугацаа гэдэг маань өгөгдсөн хугацаанд зохих одоо нөхцөлийн дагуу хадгалж хэрэглэхэд хүнсний бүтээгдэхүүний одоо чанар аюулгүй үзүүлэлт нь сайн түвшинд байх ба заасан хугацаанаасаа хойш одоо заасан хугацаа хэтрэхэд тухайн бүтээгдэхүүнөө чанар аюулгүй үзүүлэлт нь бол алдагдана. Мөн дээрээс нь бол чимт бодисын мэдээлэл, агууламж, мэдгдлийг агуулсан байх ёстой. Чимт бодисын мэдээлэл гэдэг дээр юу орох вэ гэхээр одоо жишээ нь одоо транстос, хансан нүрсний уусны хэмжээ, холестерины хэмжээг тусгаж өгөх ёстой. Хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго нь бол хуулиараа бол Монгол, Орос, англи хэлээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ өөр одоо хэлээр бичигдсэн байвал их хувь нь бол монгол хэл дээр хөрвүүлсэн саяны одоо бичигдэж ирсэн шошгоны шошготоо зэрэгцүүлэн үг өгүүлбэрийн өөрчлөлтгүйгээр орчуулж наах ёстой. За дараах тохиолдолд бол хүнсний түүхийд бүтээгдэхүүнийг бол буруу шошгоолцсон гэж үзнэ. Үүнд бол нэгдүгээр тул
шошго нь худал мэдээлэл агуулсан бол, хоёрдугаарт бол тухайн хүнсний бүтээгдэхүүн нь өөр хүнсний нэрээр бичигдсэн бол, гуравт нь болохоор сав баглаа бодлыг ашиглан одоо шошгыг нь дурайлгаж хуурамч чадал үйлдсэн бол, дөрөвт нь болохоор саяны одоо хувирсан амьд амьтнаас гаргасан органик ионжуулагч цацрагаар баяжуулсан бүтээгдэхүүнүүдийг тэмдэглэгээ нь тавигдаагүй бол, мөн мэдээллийг бол монгол хэл дээр бичээгүй бол буруу шошголсон гэж үзэх юм байна. За, хүнс импортлоход тавих шаардлагыг зөрчсөн эсвэл импортлсон хүнс нь хаяг шошгоны зөрчилтэй бол, зөрчлийн тухай хуулийн 6-гийн 14-ийн 6 дугаар заалтаар хүнийг 1 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг бол 10 сая төгрөгөөр торгох заалттай ба барааг нь бол хурааж устгана. Энэ хүрээд манай мэдээллийн хөтөлбөр маань өндөрлөж байна. Дараагийн хөтөлбөртөө иргэн уулзлаа. Баяртай үзэгчдээ.